Өнөөдөр Баянгол дүүргийн 11-р хороонд 30 дугаар цэцэрлэгийн үргэлжлэлийн барилга дуусч хүүхдүүдэд хүлээн авахд бэлэн болсон сайхан мэдээг эцэг эхчүүдэд дуулгаж байна. 30 дугаар цэцэрлэг одоогоос 55 жилийн өмнө ашиглалтанд орж байсан бөгөөд ашиглалтын хугацаа нь 2010 онд дууссан боловч өөр цэцэрлэг байхгүй. Дахин цэцэрлэг барих боломжгүйгээс шалтгаалan одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм а. Тэгвэл өнөөдөр 40 хүүхдийг хүлээн авах боломжтой хүүхдийн цэцэрлэгийг тус цэцэрлэгийн өргөтгөл болгон хүлээлгэн өгч байна. Цэцэрлэгийн нээлтэнд улсын хурлын гишүүн Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяа болон Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Төмөрч өдөр бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамны консул Ким Духан мөн Солонгос улсын иргэн ИЖ Гүгнар оролцсон юм а. Өнөөдөр манай Төмөрч өдөр маань Орон секторын санаачлаад тэгээд жижиг гэхгүй ажлын санаачлаад ингээд хийгээд үрдэн нь гаргаж байгаа нь бол маш чухал. Өнөөдөр энд чинь одоо өнөөдөр журмал гарч байгаа гэж нэг анги буюу одоо 40 хүүхэдийн хүмүүжин 40 айлын ээж аав ажил амьдралаа залгуулах боломжтой болж байгаа маа. Хүүхдийн айх аюулгүй хүүхдийн одоо аюулгүй орчинд хүүхдээ одоо хүмүүжүүлээд өөрсдөө ажил хөдөлмөрөөр одоо чөлөөтэй санаа зовх нь эрхлээд явна гэдэг бол 40 айлын амьдралд бол маш том хөнгөлөөр болж байгаа. Энэ сайн улс юм аа. Тийм учраас энэ одоо сайн улс багтдаг. Тийм учраас өнөөдрийн энэ сайн улс одоо Монгол орнд Баянгол дүүрэгт бол улам одоо төгөн дэлгэрж маш олон одоо хүүхдийн цэцэрлэг баригдаасаа гэж ингэж хүсэж байна. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Төмөрч өдөр Монгол оронтой танилцахаар ирсэн ИЖ-гүүд цэцэрлэгийн өргөтгөл барих санал тавьж ийхүү 40 хүүхэд хүлээн авах чадaltaй цэцэрлэгийн өргөтгөлийг 11-р хороонд барьж өгч байгаа юм байна. Заавал одоо бид нэр одоо юу гэдгийг зовлоо яриад мөнгө байхгүй ус мөнгө гэхээсээ илүү бид нар бол одоо энэ одоо бус хүмүүсийн сайн санаачлагаар бус хүмүүст саналаа тавьж ингэж одоо бас юмыг хийж болдго юм а гэдэг тод жишээ бол манай Баянгол дүүргээс харуулж байна гэж ойлгож байгаа. Баянгол дүүрэг бусад дүүргүүдэд үлгэр жишээ болохоор олон бүтээн байгуулалтаараа үлгэрлэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бас нэгэн бүтээн байгуулалтын ажлыг төсвийн хөрөнгөөр биш санаачлаг зүтгэлтэй хий гэсэн тэмүүлэлтэй хүмүүсийн сэтгэлээр ийхүү хийж дуусгаж байна. Баянгол дүүрэг бол цэцэрлэгийн хүртээмж одоо 100% хүрэх бид нар одоо зорилт тавьсан боловч одоогор бол нэг 90% та байгаа. За бид бол өнгөрсөн жилүүдэд 20 гаруй тэрбум төгрөгөөр одоо боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийгээд олон цэцэрлэгийн өргөтгөл барьсан боловч шинээр маш олон хорооллууд нэмж баригдаад байгаа. Тийм учраас цэцэрлэгийн хүртээмж бол бас одоо 100% хүргэж чадахгүй байгаа. Тэгээд өөрөө энэ хорооноос сонгогдсон төлөөлөгч нь өөрөө хөөцөлдөж жагаад бүх асуудлаа өнөөдөр бол бид нар яг солонгосын хөрөнгө оруулалтаар нэг салбар бүлэг бас нээгээд одоо ингээд хүлээж авч байна. Бид 40 хүүхдээ одоо хамруулах боломжтой цэцэрлэгээс хүлээж аваад баяртай байна. Ашиглалтын хугацаанд дууссан 30 дугаар цэцэрлэг ирэх 2018 оноос барилгаа шинжилгээр зураг төсөл гарган ажиллаж байгаа юм байна. Өнөөдөр бас 2 сарын өмнө шаваа тавьж байсан хүүхдийн цэцэрлэг ийхүү нээлттэй хийж байна. Хийх хүнд боломж олон, хийхгүй хүнд шалтгаан олон гэдэг үгийн энгийн жишээ энэ байсан юм. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2 настангууд тохилыг дулаахан шинэ байранд хичээлэх юм байна.